Сайн байцгаана уу сонсогчдоо, мегмар гараг болсон байна. За тэгэхээр энэ удаагийн дугаарыг та бүхэн thumbnail зурган дээрээс ер нь хараад бараг ойлгосон байх. Маш учир бүтээлэг төрлийн хэрэг байгаа. Энэ дугаарыг нэг сонсогчийнхоо санал болгосны дагуу судалж үзэж байгаад бэлтгэж хүрэхээр шийдсэн. Яг энэ зурган дээр харагдаж байгаа шиг хүнийг нас барсныхан дараа үзүүлэн шиг ашигладаг. Хүний цогцыг үзүүлэн шиг харуулдаг музейн талаар урд нь ерөөсөө сонсож байгаагүй болохоор нэлээд сонирхол бас татсан. За ингээ өнөөдрийн дугаар олон таамгууд бас олон шинэ мэдээллийг та бүхэнд хүргэх байх гэж бодож байна. Тиймээс шууд гол яриа руугаа орцгоё. Өнөөдрийн яригдах гол хүн болох Christopher Todd Eric 2012 онд маш учир бүтээлэг байдлаар нас барсан юм байна. Тэгээд түрүүний дурддагчижсэн хүний цогцсны музейд байгаа нэг үзүүлэнг Christopher-ийн ээж нь хүүгээ гэдэгт итгэдэг юм байна. За хамгийн гол нь юу вэ гэхээр ээж нь бол хизээч хүүгийнхаа биеийг тэгж музейн үзүр болохыг хүлээн зөвшөөрөөгүй. Тэгж хандуулах асуудал дээр бичиг баримт бүглэж зөвшөөрсөн зүйл байхгүй. Тэгэд ч өхөл нь бол маш сэжигтэй. Ээж нь олон жилийн турш хүүд нь яг юу тохиолдсон гэдгийг олж мэдхийн тулд эцээ хүртэл тэмцэж байгаа ийм нэг хэрэг байгаа. За тэгэхээр эхлээд ямар ч тааж хохирогч Christopher-ийн талаарх мэдээллийг та бүхэнд хүргэе. Тэр бол 1989 оны 9 сарын 27-нд Dallas County харьяалагддаг 150,000 орчим хүн амтай Mesquite гэдэг хотод төрсөн юм байна. За бусад хүүхдийн адил 50 хүүхэд нас бас өсвөр насыг өнгөрүүлсэн. Харамсалтай хэрэг гарах үеэр тэр бол 23хан настай. Тэгээд ээжийнх нь хэлснээр бол амьдралдаа сэтгэл хангалуун, спортод дуртай, өөрийн ихтгэл үнэмшилтэй бат зогсдог, за ирээдүйд зорьсон мөрөөдөлтэй, зөндөө зүйл төлөвлөсөн хүү байсан гэж ярьсан. За Christopher бол байнга сүмд явдаг. Найз нөхөд гэр бүлийнхэнтэйгээ ойр татна. Гинтийн эмгэнэлтэй зүйл тохиолдохоор тийм ноцтой зүйлтэй орооцолддоггүй нэгэн байсан гэдэг. Түүний ээжийг бол Kim гэдэг. Тэгэхээр үүнээс хойш шууд Kim гэдгээр нь хэлээд явъя. За түүний эцэг гэх болох Kim Steven хоёр бол харилцаа нэлээд төвөгтэй. Тэгээд сүүлд салсныхаа дараа хүүгээ хинэн харж асрах тал дээр маргаан үсгдэг байсан юм байна. За хамгийн сүүлд бол Christopher Houston-д аавтайгаа хамт амьдарч исэн. Гэхдээ тэр бол ээжтэйгээ ойр татна хിവэрэ байсан. Яг хэрэг гарахаас хэдхэн сарын өмнө бүх зүйл гинт өөрчлөгдөж эхэлсэн талаар Ким бол дурдсан байсан. Яасан гэсэн чинь тэр бол аавынхаа тушаалаар ээжтэйгээ ерөөсөө холбогдохгүй харилцаагаа тасалж 2012 онд Стивен хүүгээ Хьюстонд байдаг тийм хөвгүүдийн boarding school-д явуулахаар шийдсэн. За Кимийн хэлснээр бол энэ сургууль нь нэлээд эвгүй сургууль гэж ярьсан байсан. Тухайн сургуульд хүчирхийлэл нэлээд их гардаг. Тэгээ бас хэдэн залуусын нууцлаг үхэл гэсэн маш муу тийм цуу яриад дагсан ер нь л нэг тийм ёрын сургууль байсан юм байна. Тэгснэ Christopher ээжтэйгээ ерөөсөө уцаарч ярьдаггүй, сургууль дээр нь ямар ч хүн очиод уулзах боломжгүй тийм болцсон байсан. Үндсэндээ бол баг хүчээр бүх зүйлээс тусгаарлалт хийсэн гэсэн үг. За энэ бүхэн ямар нэг муу зүйлийн анхны тохио байсан. Кимийн ярьснаар бол тухайн сургууль нь ямар ч эмнэлэг, эмчийн тодорхойлолт бичиггүйгээр хит өндөр тунтай тестостерон өгдөг байсан гэж дурдсан. За яагаад ийм зүйл болдгийг ойлгоогүй ч гэсэн аав нь бол энэ тухай мэддэг. Тэгээд зөвшөөрсөн гэж Ким харддаг. 2012 оны 11 сарын 8-ны өдөр Christopher Todd Eric Houston-д байдаг эмээгийнхээ гэрт нас барсан байдалтай олдсон. Тэр үед Christopher бол 23 настай. За энэ мэдээ Кимийг цочирдуулж дараагийнх нь мэдээллүүд бүрч уу гашуу нэмж эцэс төгсгөлгүй хартаарсан зүуд болгосон. За эхэндээ бол өхлийн шалтгааныг зөрхөн зогссон гэж бүртгэсэн байд юм байна. Гэхдээ аль бие усны тайлбар нь удаачгүй өөрчлөгдөж энэ цагаас хойш уламж сэжигтэй болж эхэлсэн. Шинжилсэн гэрчилгээнд нь болохоор Christopher цианидд хордож нас барсан гэж тэмдэглэсэн байсан. За энэ хорыг та бүхэн урд нь сонсч ирсэн байх. Маш хүчтэй тэгээд айгүй бага тунгаар шууд үхэлд хүргэдэг тийм хор байдаг. Альбныхан болохоор тухайн хорыг өөрөө уусан байж болзошгүй эсвэл байгалийн жамаараач өнгөрсөн байж магадгүй гэж үзэжсэн аа. Сүүлдээ өхлийн шалтгаан тодорхойгүйгээд эцсийн ямар нэг дүгнэлт гаргаагүй. Toxicologist-ийн шинжилгээгээр бол Christopher-ийн биед нь цианид байсан гэдгийг сүүлд нь баталсан. Гэхдээ тэр хор яг ямар байдлаар биед нь орсон гэдэг нь одоог болтол нууц хിവэрэ байдаг. Тайланд дурдсанаар бол хууль бус бодис илэрсэн гэж бичсэн ч гэсэн яг ямар бодис болохыг нь бол тодорхойлоогүй. Түүнд задлан шинжилгээ хийсэн эмч Christopher-т хоёр төрлийн эмгэг байсныг нь бол илрүүлсэн. За нэгдүгээрх нь болохоор титэм судасны гаж хөгжил. Түүний баруун титэм судас нь
бүтцийн гажигтай гэдгийг олж мэдсэн. За энэ гажиг нь зүрхний зарим хэсэгт очих цусны урсгалыг бууруулж, стрессийн үед зүрхний ачааллыг нэмэгдүүлж, хүндрэл үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг юм байна. За хоёрдугаарх нь болохоор саяхан үүссэн миокардын шигдээсийг илрүүлсэн. Энэ нь хүчил төрөгчийн дутагдлаас үүдсэн зүрхний булчингийн гэмтэл юм байна. Ойролцоогоор хэдэн цаг эсвэл 1 хоногоос бага хугацааны өмнө энэ шигдээс нь үүссэн гэж болд үгэнсэн. За энэс гадна бол аорт буюу зүрхнээс цусыг бүх бие рүү тараадаг гол хоолойн хананд нь жижиг урагдал үүссэн. Тэгээд ойр орчмынх нь эдэд цус хурсан байсан. Энэ гэмтэл нь саяхан магадгүй 1-2 хоногийн өмнө үүссэн байж болох ч гэсэн шууд үхлийн шалтгаан гэж бол үзээгүй. Эхэндээ задлан шинжилгээ хийсэн эмч титэм судасны гаж хөгжил нь Кристоферыг үхэлд хүргэсэн байж болзошгүй гэж таамагласан. Гэхдээ цианид илэрсэн нь бүх байдлыг өөрчилсөн. Тэр бол цианид нь үхлийн шалтгаан гэдгийг тогтоосон ч гэсэн тухайн хоорыг санаатаагаар барьж авч уусан уу, эсвэл санамсаргүй тохиолдол уу, хин нэгэн хорлох гэж өгсөн үү гэдгийг тогтоож чадаагүй. Үхлийн цагийг бол бие олдсноос 6-аас 24 цагийн өмнө гэж тооцсон. За задлан шинжилгээг болохоор 12 оны 11 сарын 9-ний өглөөний 8 цаг 30 минутанд цогцыг бол 4 цагт олдсны маргааш нь хийсэн байдаг. Кимд хүүгийнх нь үхэл с жигтэй санагдаж, ялангуяа аав нь бол энэ зүйлд оролцсон байж магадгүй гэсэн таамгийг дэвшүүлжсэн ч албаныхан бол хин нэгнийг буруутгахад хангалттай нотлохоо олдоогүй гэж мэдэгдсэн. Ингээд 2013 онд шүүх комисс хэргийг дахин шалгасан ч гэсэн хэнийг ч хэрэгт буруутгахгүйгээр хаасан юм байна. Ингээд үхлийн шалтгаан бол ноото хിവэрэ үлдсэн. Ким албан ёсны хувилбарыг бүрэн няцаадаг. За тэр бол хүүгээ өөрийнхөө амиа ээгүүтгэх ямар ч шалтгаан байгаагүй гэж үздэг. Амьд ахуйдаа бол маш идэвхтэй, сүмд явдаг, найзын хүрээлэлтэй, амьдрал нь тогтвортой үргэлжилжсэн. За үхлийн шалтгааныг эхлээд зүрхэн зогссон гэжсэн. Дараа нь цианидын хордлого болгож өөрчилсөн. Тэгээд тухайн хор биед нь яаж орсон талаар ямар ч тайлбар байхгүй байгаа нь Кимийн хувьд бол с жигтэй санагдаж, албан ёсны тайлбарыг тэр бол хизээч хүлээн зөвшөөрөөгүй. За тэгээд яагаад чухам Кристоферийн аавыг энэ хэрэгт сэжиглэж эхэлсэн гэсэн чинь хүүн нас барчаад байхад тэр даруйдаа ээж рүү залгаж мэдэгдээгүй, бүр хожим хойно хүүгээ чандралсны дараа бүх мэдээг дуулгаж чандрыг нь ч гэсэн ээжд нь өгөөгүй. Яагаад тэгж хүүгийнхаа цогцост ойртохыг зөвшөөрөөгүй? Яагаад ээжийнхэн зөвшөөрөлгүйгээр ингэж яаран байж оршуулгын ёслол үйлдсэн гэх мэт Стивен бол ямар нэг зүйлийг Кимээс нууж гинэ гэж ботход хүргэсэн юм байна. За тэгээд Ким бол нөгөө хүүгийнхаа сурчээсэн дотор байртай тэр залуучуудын сурдаг сургуулийг анхааралтай авч эхэлсэн. За тухайн сургууль залуу эрчүүдэд ямар ч эмнэлэг эмчийн тодорхойлолтгүй хит их тестостерон тарьдаг гэдгээр бол алдартай юм байна. Кимийн бодлоор тухайн тариа бол хүүгийнхэн зүрхний асуудалд нөлөөлсөн байж магадгүй ч гэсэн тестостерон болон цианидтэй түүний үхэл холбоотой гэдгийг нотлох баримт огт байгаагүй. Тэгээ зөвхөн Кристофер биш, энэ сургуулийн өөр олон ч залуучууд нууцлаг байдлаар нас барсан гэх цуу яриа Кимийг нэлээд түгшээсэн. Түүний бодлоор бол энэ сургууль зүгээр ч нэг сургууль биш, нэлээд аюултай газар гэсэн бодлыг улам бүр баталж өгсөн. За ингээд ээж нь хөрхи ямар ч асуултандаа хариулт авч чадахгүй явж байгаад хүүгээ нас барснаас хэдэн жилийн дараа Лас Вегаст болсон Real Bodies гэдэг нэртэй үзэсгэлэнт зочилсон явдал амьдралынх нь хувьд бол хамгийн цочирдмор цаг мөч болсон. За тухайн үзэсгэлэн нь болохоор боловсрал олгох зорилгоор пластинатлсан жинхэнэ хүний биеийг дэлгэж харуулдаг. Тэгээд томоохон улс орноор энэ үзэсгэлэнгээ үзүүлж явдаг. Тэм нэг маргаантай арга барилаараа алдартай үзүүлэн юм байна. За Ким үзэсгэлэнгийн танхимаар алхаж явж агаад 27 дугаар стендийн өмнө зогссон. За тэнд нь бол хатууруулж байрлуулсан бие байсан. За баг хараад удаачгүй бие нь хөшгөшөг болж Кимийн хувьд тухайн бие хүүгийнх нь мөн байна гэдэгт шууд итгэсэн. Ямар ч эргэлзээгүй итгэсэн ба. За биеийн өндөр жин бүр арьсгүй байсан ч гэсэн
нүүрний ясныханд бүтцэн хүртэл хүүтэй төгс тохирч гинэ гэж шууд мэдсэн байгаа. Тэрнээс гадна зураг дээр та бүхэнд харагдсан бах Кристофер баруун гарныхаа булчин хэсэгтээ бас цээжнийхээ баруун талд шивээстэй байсан. За тэгсэн чинь яг тэр шивээснийх нь хэсгийг ухаад авцсан юм шиг харагдсан нь яг л хүүн мөн байна гэсэн таамгийг энэ мэт зүйлүүд баталж өгч байгаа юм шиг санагдсан. За тэгээд Ким бол тухайн музейд хүүгийнхаа хоёр зургийг нь авчираад нэг нь өсвөр насныхаа үеийн зураг, за нөгөөх нь болохоор нас барахаас нь өмнөхөн авахулсан зураг байсан. Тэгчээд тухайн зургнуудыг пластинатлсан биетэй харьцуулж хараад таамгаа улам бүр баталгаажуулсан. Тэгчээд дараа нь сошиал сүлжээнд тухайн зургуудаа постлоод төстэй байгаа бүх шинж тэмдгүүдийг нь онцолж бичсэн. Зарим хүн болохоор пластинатлсан бие дээр байгаа шивээс тусгай тэмдэглэгийг танихад хэцүү ч гэсэн хоорондоо төстэй байгаа явдал нь зүгээр нэг тохиолдол төдий зүйл байж магадгүй гэж бол хэлсэн. За тэгээд Ким бол тухайн үзэсгэлэнгийн ажилтнуудаас ямар нэг хариулт авахыг оролдож 27 дугаар үзүүлэн дэх хүн чухам хэн болохыг асуусан. Тэгсэн чинь талигаачийн нэр хүндийг хүндэтгэх бас нууцлалын үүднээс ямар ч мэдээллийг задруулах боломжгүй байдгаа гэж хэлсэн юм байна. Энэ нь ч бас түүнд сэжигтэй санагдсан. Хэрвээ хэн нэгэн хүний бие цогцос үнэхээр сайн дурын үндсэн дээр хандуулагдсан байдгийн бол үзэсгэлэнгийн зүгээс яагаад донор болж байгаа хүний нэрийг зарлахгүй байгаа, ядаж л бие цогцос яг хаанаас ирсэн гэдгийг яагаад баталгаажуулж болохгүй байсан нь их сонин. Ингээд үнэн мөнийг олохоор шийдсэн Ким интернетийн хаалттай форумуудыг ухаж сууж агаад нэг эвгүй гэмээр мэдээллийг олж уншсан. Real Bodies үзэсгэлэнгийн хуучин ажилтан байсан хүн гэж өөрийгөө танилцуулсан этгээд нэг блог бичээд оруулсан байсан. За тэрэн дээр нь болохоор бие цогцснуудыг бүгдийг нь хууль бусаар авдаг, бараг ямар ч хяналтгүй байдгаа гэж бичсэн байсан. Тэрнээс гадна тухайн үзэсгэлэнд саяхан шинээр ажилд орсон гихнийг залуу ажлын бус цагаар Кимтэй уулзаад бие цогцснууд нэлээд сэжигтэй гэмээр байдлаар ирдгээ гэдгийг хэлсэн ч гэсэн цаашдаа тухайн хүн бол өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгч чадаагүй. Эннээс юу н хамгийн том бэрхшээл нь юу гэхээр биеийг хадгалахтаа ашигладаг пластинатлах процесс гэж байд юм байна. За пластинатлах үед хүний бүх органик эдийг полимерээр сольдог учраас ДНХ-ийн шинжилгээ хийх боломжгүй. Тэгээд маш хүнд болчдөг. Ким бол 27 дугаар үзүүлэн дэх биед ДНХ шинжилгээ хийх хүссэн ч үзэсгэлэнгийн албанаас боломжгүй гэж татгалцсан. Гэхдээ Кимийн үдснээр бол ядаж тэд албан ёсны мэдэгдэл гаргаад Кимийн мөрдөж шалгаад байгаа асуудалд ямар нэг байдлаар хамтрах ёстой. Тэд нар багч болтгой мэдээлэл өгөөгүйгээр барахгүй таг дуугүй байхаар шийдсэн явдал нь байдлыг улам бүр гүнзгийрүүлсэн. Хэвлэл мэдээлэл мөн сошиал сүлжээнд хэргийн талаар маш их шуугиан дэгдэж эхэлсэн ч тэд Кимийн мэдэгдэлд огт хариу өгөөгүй. За сүүлдээ Ким өөрийн фэйсбүүкээрээ дамжуулаад Стивен руу хандаж хариуцлага нэхэж эхэлсэн. Тэр бол Стивенийг хүүгийнхаа үхлээс ашиг хонжоо хүртсэн. Тэгчээд биеийг нь Лас Вегаст байдаг Real Bodies үзэсгэлэнд зарсан байж магадгүй гэж буруутгасан. Бас хүүг нь дотор байртай сургуульд тусгаарлаж ээжтэйгээ харилцах бүх холбоог нь тасалсан гэдгийг ч бичсэн байсан. Хэдийгээр Стивен төрсөн хүүгээ арайж тэгээгүй байхаа гэж бодогдох ч гэсэн хүүгээ алдсан их хүний сэтгэл эцсээ хүртэл цоцохгүй ийм хэмжээнд хүрсэн. За Ким бол change.org гэдэг вебсайтад гарын үсэг цуглуулах өргөдөл гаргаад 27 дугаар үзүүлэн дэх биед ДНХ шинжилгээ хийж энэ нь хүүгийнх нь бие мөн эсхийг тогтоохыг шаардаж эхэлсэн. За тэгээд тухайн өргөдөлд олон мянган хүний гарын үсэг цуглуурч Кимд нийтээрээ шахуу дэмжлэг үзүүлсэн. За энэ маягаараа тэр бол сошиал орчинд маш идэвхтэй байж бүхий л мэдээллээ хуваалцаж өөрийн шаналл зовлон бас тууштай байдлаач харуулж чадсан. За тэгээд энэ хэрэг нэг хэсэг шуугж агаад хэсэг намжсан ч гэсэн энэ онд буюу 25 онд дахиад интернетээр нэлээд хүчтэй таарж олон ч интернет хэрэглэгчид хүний биеийн үзэсгэлэнгийн салбарын ил тод байдлыг шаардаж эхэлсэн. Ким ч зүгээр суугаагүй change.org вебсайтын өргөдлөөс гадна тэр бол өөрийн түүхээ сошиал орчинд хуваалцаж шударга ёсыг шаардсан хэвээрээ гэдгээ илэрхийлж шат шатны байгууллагуудтай өмгөөлөгчөдтэй бас Real Bodies-ийн удирдлагуудтай холбогдох орлогуудынхаа талаар дэлгэрэнгүй тайлбарласан байсан. Хэрэг олон нийтийн анхааралд хит их өртсөний дараа Real Bodies үзэсгэлэн маш их шүүмжлэлт өртсөн. За тэгснээ 2012-оос 13 оны үеэр энэ үзэсгэлэн
хүний биеийн гарал үүслийг баталгаажуулаагүй гэсэн үндслэлээр хууль эрх зүйн асуудалд орж исэн нь ил болсон. За гэсэн хэдий ч тухайн үед хийж исэн мөрдөн шалгалтууд ямар нэг том шийдэлд хүрээгүй дууссан. Тэгээд хүний анатомийн үзүүлэнгийн салбарт хяналтын тогтолцоо сул байсантай бүх зүйл холбоотой байсан юм байна. Ким болон түүнийг дэмжсэн хүмүүс бол энэ ил тод биш байгаа явдал нь хууль бус үйл ажиллагаа. За тэр дундаа бол хүний биеийн наймаатай холбоотой байж магадгүй гэж үздэг юм байна. Онлайн форумудаас Ким өөр олон ч аимшигтай мэдээллүүдийг олж уншсан. За нэг эрэгтэй жирэмсэн эхнэртэйгээ хамт энэ үзэсгэлэнт байгаа гэсэн мэдээлэл байсан. За өөр нэг бичвэр дээр болохоор нэг Аз сэтгүүлч үзэсгэлэн үзэхээр орсныхоо дараа сургаггүй алга болоод хожим нь түүний бие үзүүлэн дээр тавигдсан байж магадгүй гэж бичсэн байсан. Энэ мэдээллүүд яг баталгаатай биш ч гэсэн Real Bodies гэх үзэсгэлэн хууль бусаар хүний биеийг худалдаж авах ямар нэг сүлжээтэй холбоотой байдаг гэсэн таамаг дэвшүүлэгдсэн. За тэгэхээр одоо би та бүхэнд энэ нууцлаг хэрэг дээр гарч ирсэн хамгийн гол таамагуудын талаар ярьж өгье. За нэгдүгээрт бол хохирогчийг аав нь цааш нь харуулсан гэсэн таамаг байдаг. За Кимийн таамгаар бол Стивен хүүдээ цианид өгч хөнөөгөөд дараа нь биеийг нь Real Bodies үзэсгэлэнт зарж мөнгө олсон байх одоо магадaltaй гэж үздэг. За тэгээд хит яарч оршуулгын ёслол өгүүлдэж чандралсан гэсэн мөртлөө үнсийг нь ээжд нь өгөөгүй бас дотор байртай сургуульд оруулаад ээжээс нь тусгаарласан асуудал нь өөрөө бүх зүйлийг санаатаагаар төлөвлөсний нотлохоо гэж үздэг юм байна. Сургууль дээр тестостерон тарж исэн явдал нь эрүүл мэндийн асуудлыг нь далдлах, за эсвэл өөхөх нөхцөлийг бүрдүүлэх орлого байж болзошгүй. Гэхдээ энэ таамгийг магадлал багтай болгож байгаа зүйл нь юу вэ гэхээр Стивен цианид өгсөн, за эсвэл биеийг нь зарсан гэх шууд нотлохоо байхгүй. Цианидыг санаандгүй эсвэл өөрөө ч аваад хэрэгэлсэн байхыг ч үгүйсгэх аргагүй. За хоёр дахь таамаг нь болохоор дотор байртай сургууль холбоотой байж магадгүй гэж үздэг. Кристофер бол хайхрамжгүй байдлаасаа болоод зүгээр одоо туршиж үзэж байгаад эсвэл бодисын буруу хэрэглэнээс болж нас барсан. Байнга яригадаад байгаа тэр тестостерон эсвэл өөр бодисноос болоод амиа алдсан байж магадгүй. За тэгчээд сургууль хэрэг өөрсдийнх нь эсрэг эргэхгүй гэсэндээ биеийг нь үзэсгэлэнт илгээсэн байж болно гэж үздэг. Гэхдээ энэ таамгийг магадлал багтай болгож байгаа зүйл нь юу вэ гэхээр сургуулийн орчинд цианидтай холбоотой хэрэг бүртгэгдсэн гэх нотлохоо байхгүй. Хэрвээ үнэхээр үхэл тэнд болсон бол биеийг олон нийтэд дэлгэж тавих нь тэдний хувьд маш том эрсдэл гэж үздэг. За 3 дахь таамаг нь болохоор өөрийн хүслээр бодис хэрэгэлсэн гэсэн таамаг байгаа. Аль бие усны хувилбарын дагуу харахад бол Кристофер бодисыг санаатаагаар эсвэл санаандгүй байдлаар уусан байж болзошгүй. Өөр хууль бус бодис хэрэгэлсэн байхыг ч гэсэн үгүйсгэхгүй. Түүнд бол титэм судасны гаж хөгжил гэсэн онош сүүлд тавигдсан болохоор стрессийн үеэр зүрхний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн байж болзошгүй. Гэхдээ энэ таамгийг бас л магадлал багтай болгодог асуудал нь юу гэхээр Кристофер амьдралаас татгалзаж одоо амиа хорлох ямар ч шалтгаан байхгүй гэж ээж нь бол үтсэн. Тэгээд ч цианидыг яаж хаанаас олсон гэдэг нь огт тайлбар авахгүй. За 4 дахь таамаг нь бол хүний биеийн хууль бус 8 гэсэн таамаг байдаг. За илүү өргөн хүрээний таамаг нь болохоор энэхүү хууль бус хүний биеийн 8-ны золиос болсон байх магадaltaй гэсэн таамаг байдаг. Real Bodies үзэсгэлэн ийм төрлийн с ิจ гтэй бүлэг сүлжээнээс хүний бие авдаг байж магадгүй гэж олон хүн үздэг. За Кимийн таамгаар бол Стивен энэ сүлжээнд оролцсон гэж сэжгэлдэг. Тэгээд жур нь Аз сэтгүүлч тэгээд түрүүнд дурдгдсан нөгөө жирэмсэн их нэртэй нэг эрэгтэй би одоо тэр дунд байгаа гэсэн яриа энэ хүний биеийн хууль бус 8 гэх таамагт ихээхэн нөлөөлсөн. За харин энэ таамгийг бас л одоо магадлал багтай болгодог асуудал нь юу вэ гэх юм бол пластинатлах технологи нь биеийг таних боломжийг бараг тэр чигт нь үгүй хийчдэг. За үзэсгэлэнгийн зүгээс бүх бие сайн дураар хандвалагдсан гэж мэдэгддэг ч гэсэн энийг нь нотлох баримт байдаггүй юм байна. За ингээд энэ асуудлаас болж Real Bodies үзэсгэлэнгийн ёс зүй бас хяналт шалгалтын талаар нэлээд өргөн хүрээний хилэлцүүлэг өрнөж нийтээрээ шахуу бараг
бойкотлохыг уриалж эхэлсэн. Ким бол энэ тэмцлийг төлөөлөх хүчтэй дуу хоолой болж чадсан. За 2025 оны 5 сар гэхэд эрүүгийн хэргийг дахин нээх тал дээр дөрвтэй ахиц дэвшил гараагүй ч гэсэн олон нийтийн дарамт шахалт бол энэ асуудлыг мартагдуулахгүй амьд хിവэр нь байлгасаар байгаа. За ямар нэг шийдэгдээгүй шударга ёс тогтоогдоогүй хэрэг дээр олон нийтийн дуу хоолой үргэлж одоо маш их хүчийг авчирдаг. За гэхдээ Real Bodies гэх энэ үзэсгэлэн бол одоо хүртэл үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлсээр байгаа юм билээ. За зарим их сурвалжийн дурдсанаар бол 27 дугаар үзүүлэнгийн бие энэ гарсан маргаанаас болоод хураагдсан. За эсвэл өөр биеэр солигдсон байж магадгүй гэдэг ч гэсэн энийг батлах мэдээлэл бас л байхгүй. Christopher Todd Eric гэх залуугийн хэрэг зүгээр нэг нууцлаг гэмт хэрэг биш. За энэ бол их хүний шударга ёсны төлөөх тэмцэл, нөхөж баршгүй гарц хөхрөл, бас түүний зовлон шаналл, мөн цаашлаад нууцаар их хэмжээний ашиг олдог салбарын хар барааныг харуулсан түүх гэж хэлж болно. Ким хүүгээ аллахын золиос болсон түүний бие Real Bodies-ийн үзэсгэлэнт тавигдсан гэдэгт одоо хүртэл бат итгэдэг. За ингээд ийм нэг маш хачирхалтай хэрэг байна. Хэрвээ Стивен үнэхээр хүүгийнхаа биеийг чандарлуулсан бол одоо хаана чандарлуулсан тэр баримтаа ч гэсэн уг нь харуулад үнэхээр гин буруугүй юм бол өөрийнхөө тэр гин буруугүй гэдгээ батлах боломжтой санагдсан. Ер нь чандарлуулах үйл явцаас нэлээд асуудал бас үүсдэм байлээ. Ямар ч хамаагүй нэг үнс одоо гэр бүлийнхэнд нь өгчөөд за энэ чандар нь байна гэж хэлэнгүүтээ яг үнэндээ биеийг нь одоо ингээд эрдэм шинжилгээний зорилгоор ашиглах байгаа энэ төр гэсэн тийм за эсвэл өөр одоо худалдаж авъя гэсэн салбарынханд зарчдаг гэдэг мэдээлэл бас байдсан байлээ. За ер нь энэ хэргийг зүгээр ингээд бодоод үзэхэд бол хүүтэйгээ удаан хугацаанд холбоо бариагүй уулзаагүй байж гиснаа гинэт одоо нас барсан тэгээ чандралсан гэсэн мэдээ хүлээж аваад үхлийн шалтгаан нь ч гэсэн маш с ิจ гтэй. Тэгээ хэдэн жилийн дараа биеийг нь одоо музейд тавьсан байхыг мэдх юм бол одоо их хүн ер нь сэтгэл зүйн байдал нь ямар аимшигтай болохыг төсөөлөхөд ч гэсэн хэцүү санагдаж байна. Яг хөө зарим хүн бас ингээд одоо Ким гээд энэ ээжийг нь хитрхи их зүйл ургуулж бодоод хүн болгоныг хартж гин гэж бодож иж магадгүй. За Кимийн бодсон шиг зүйл болоогүй байж болно. За санаандгүй одоо ингээд хор уугаад ч юм уу амиа алдсан байж магадгүй. Гэхдээ бидний нүднээс далдуур оршин тогтнож байгаа их хэмжээний ашиг хонжоо хайгч хүмүүсийн бизнесийг нь эл болгож энэ Ким гэх эмэгтэй болвол шүгэл үлээж чадсан болов уу гэж бодсон. Энэхүү хүний биеийн 8 гэх зүйл нь бол нийгэмд далдуур явагдаж байгаа гэдгийг бусдад ойлгуулж чадсан. Christopher-ийн бие одоо хүртэл үзэсгэлэнт хэрвээ байгаа гэж үзэх юм бол шүднийх нь хിവэр бас таних гэж оролдвол амжилт олж магадгүй гэж бас үздэм байлээ. За угаасаа ДНХ шинжилгээ хийх ямар ч боломжгүй болохоор шүднийх нь рентген зургийг нь аваад өөрийнх нь үзүүлдэг байсан одоо шүдний эмнэлгээс хивээг нь харьцуулах маягаар мөн биш эсхийг нь шалгаж бас болно гэж үздэг. Гэхдээ тэр Real Bodies-ийн удирдлагууд бүх зүйл дээр татгалцсан хариу өгч чив чимээгүй байгаа болохоор тэгж үзэх боломжийг нь хаасан байж магадгүй. Тэрнээс гадна та бүхэн анзаарсан бол энэ залуу нас барах үедээ 23 настай байсан мөртлөө boarding school буюу одоо тийм дотор байртай сургууль сурчээсэн гэдэг нь их сонин санагцсан. За тийм сургууль одоо их сургуулийг бодох юм бол илүү чанга дэглэмтэй сургуулийн кампусаас дураараа гарах хориотой гэдэг арай өөр байдаг. Тэгэхээр 23 настайдаа тийм сургуульд яваад за тэгээ дээрэс нь тестостерон гэдэг чинь нөгөө эр бэлгийн дааврыг нэмэгдүүлэх бэлтгэл байдаг. Тэгээд сургууль нь тийм юм хэрэглүүлдэг байсан гэхээр айгүй тийм учир битүүлэг нэлээд сонин санагцсан. Насанд хүрсэн хүнийг аав нь тийм boarding schoolд аваач өгөөд уг нь бол одоо тэр хүн чинь өөрөө шийдвэр гаргах ёстой шүү дээ. Тэгээд сургууль нь тийм тариад тэгээд дээрэс нь ээжээс нь хүртэл холбоог нь тасалсан гэхээр та нарт ч ихсэн сонин санагдаж байгаа бах. Тэгээд энэ тестостероны тунан нэгдэх юм бол зүрхний ачаалал нэмэгддэг, уур уцаартай болдог, дааврын тэнцвэр бас алдагддаг тийм сул талтай байлаа. Яг уу тохируулж хэрэглэх юм бол давуу тал ч ихсэн байгаа. Ингээд энэ залууг харахад бол маш залуухан, царайлаг, эрүүл чирэг харагдаж байгаа мөртлөө ямар нэг асуудалтай болоод тийм сургууль руу явуулсан юм уу бүү мэд. За энэ хэрэг ингээд нэлээд с ิจ гтэй байдлаар дуусч одоо хүртэл нууцлах хിവэрээ үлдсэн юм байна. Та бүхэн энэ хэрэг дээр юу гэж бодов? Өөр бас дэвшүүлэх таамгууд байх юм бол комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Маш сонирхолтой бас маш харамсалтай тийм хэрэг санагдлаа.
Дугаараа та бүхэн энэ хүртэл сонссон бол комент хэсэгт бас ягаан өнгийн зүрх үлдээгээрээ бүгдээрээ дулаахан хувцлаарай. Та бүхэн сэтгэл зүйн амар амгалан хүсье. Ингээд хэдүүлээ энэ хагасаа өдөр бас нэгэн сонирхолтой хэрэгээр эргээд уулзъя.